малтаад байхгүй басах гэж юм. За эхлэх үү? За хэлий. Улсын их хурал тарах, засгийн газрыг огцруулах гэдэг юмар л сөөрчлөө өнөөдөр ч гэж. Энэ 7 хоногийн сэдвийн эхлэл бол энэ хоёр хүнээс улбаатай буюу ихтэй. Үлгэр хэлж байж байгаа шин тий. Монголын дүн үр дүн гараад за гол энэ 7 хоногийн маргаан мэтгэлцээний сэдв бол за миний ойлгож байгаа шүү тий. Энэ хоёр аль нь ч тэр нөгөө одоо дүрмэн дээр бичээд байгаа нийт одоо сонгуульд оролцсон намын гишүүдийн 3-2 гэдэг юм авч чадаагүй. Дахиж санал ураас. За тэгээд тэр дахиж санал нь одоо дүрм зөрчсөн зөрчөөгүй ингэсэн тэгсэн гээд энэ 7 хоногийн бүх үйл явдал ингэж хөвөрсөн. Ням гаргаас биш. Өнгөтэй зурагнаас эхэлмээр байна. За тэгээд өнгөтэй зураг орж ирнэ. Өнгөт. Бүр өнгөтэй. Яг өнгөтэй. Яагаад энийг манай найруулагч л өнгөтөр хэлсэн юм шиг би мэдгүй шүү. Анхудаа өнгөтөр хэвлэгдсэн хүн боллоо. Энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхэлэр нөгөө нэг би намын бүлгийн урлууд дээр ер нь бол нам дотроо нүүрсний хэрэгтэй ингээд холбоотой байж болцсохгүй гэдэг нь би байнга ярьжсэн гэсэн тэгээд нэг ярьсан гэж хэлсэн тий. Нөгөө бүлэн бүлгийн урал нь хаалттай малттай болдог учраас яг ярьсан эсхийг нь бол мэдэхгүй. Зүгээр яхав би ингэж ойлгосон шүү дээ. Энэ хүн сонсгол хийсэн, нүүрсний сонсгол ахалсан. Их хурлын хяналт шалгалтын тухай хуулиараа сонсгол зохион байгуулсан, тэрээр даргалсан. Тэгээд тэгэхээр хамгийн их мэдээлэлтэй нүүрстэй холбоотойгоор бол хамгийн их мэдээлэлтэй авах боломжтой мөн. Тэгэхээр одоо би нөгөө нэг улсаагаас тодруулж асуумаар байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр хууль шүүх их сайн мэдэхгүй болохоор нотлох баримт гэж яг юу хэлэх юм бэ гэдэг нэг юм. Тэгээ би түүнийг бол нөгөө нэг сонсгол даргалсан учраас түүн дээр мэдээлэлүүд байсан уу байсан. Гэхдээ тэр нь яг ийм хуулийн байгууллагад байсан нотлох баримт байсан юм уу? Эсвэл сонсгол хийх гэж байгаа хоттой холбоотойгоор цуглуулсан, иргэдээс ирүүлсэн баримт янз бүрийн кейс ч юм уу ийм мэдээллүүд байсан юм уу? Сонсгол бол үүргээ биелүүлсэн санагдаад байгаа надаа. Баримтыг нь гаргаж дээрээ байгаа бүх гэрчүүдийг нь дуудаад асуусан. Одоо хууль ажиллах хэрэгтэй байхгүй. Тэр бүх материалаа прокурорт өгсөн. Өгсөн. Тэдэн хуудас хийх материал энэ нүүрсний сонсгол хийгээд дуусны дараа нөгөө энэ сонсгол хийсэн хүмүүс чинь бүх одоо цуглуулсан тий шинжээчдийн бүрдүүлсэн материалуудаа өгөх ёстой. Тэрийг өгсөн гэвлийн урал хийжсэн. Тэгээд тэрний мөрөөр юу хийгдэг гэдэг одоо яг ингээд тэр цаас биш тэн чин цаас тий. Энэ ч нөгөө байцаа шийдэх ажиллагаанаас гадуур ингээд явж байгаа юм цаас штэ. Зөвхөн сонсгол ашиглах. Энэ сонсголд ашигласан цаасаа өгөх үүрэгтэй хуулийн байгууллагад. Энэ нь одоо тэр хуулийн байгууллагад байгаа материалтай давхцаж болно тий. Тэнд ингээд байгаа материалууд шүүхийн шатанд ч юм уу тий очоод тэрийг нөгөө хуульсаар цуглуулсан нотлох нь мөн байна гэдэг юм дээр очиж иж нөгөө нотлох баримт дээр тооцох үгүй юу гэдэг асуудал шийдэгдэнэ. Одоо бол яг тэр нөгөө одоо хуулийн байгууллага одоо хууль сахиулах мөрдөх байгууллагуудын цуглуулж байгаа материалтай гүйцэтгэлчлээрээ авж байгаа одоо тэр баримтсэлт энэ сонсголоор явж байгаа энэ материал эдгээр бүгдээрээ яг нотлох баримтанд албан ёсоор тооцогддог. Яг үйл хэлэхээр бол тооцох үгүй юу гэдгийг шүүх тухай үед үнэлдэг. Нөгөө шүүхийн үрдсэн зүйлүүд. Бас тэгэнгүүт энэ дээр нэг юм нюанс гарч ирж байгааз. Энд чинь ингээд 2-3 жилийн асуудал яригдж штэ тий. За тэгээд тухайн үедээ сонсголоо хийгээд өөр төр цугларсан материалуудаа гэдэг юм уу ингээд нотлох баримтаар гэдэг юм уу ингээд ямар ч байсан хуулийн байгууллагад хүлээлгээд өгсөн. Тэрнээс хойш тэр сонсгол дээр яригдаагүй, хүлээлгэж өгөөгүй, өөр мэдээлэл нотлох баримт болох боломжтой тим дата түүн дээр цугласан байж болох уу? Яагаад тэгэхээр нөгөө лавын дээр сонсгол дээр яриаггүй тим юмнуудыг хөндөж ярьсан уу гэдэр гэдгийг бас жоохон нэрээ харах хэрэгтэй юу? Сая бол юу байсан нь? Одоо жишээ нь тэр нүүрстэй холбоотой, худалдаа авалттай холбоотой ч юм уу, адмиралтай холбоотой юмнууд шинэ юм байсан. Сонсгол дээр дийлийнх нь сонсцсон байсан биз дээ. Уг нь ламжаа гэдэг хүнийг дуудаад гэрчээр байцаацсан тий. Өмгөөлөгч нь бас тайлбар өгөөс чулуун цагт өөрөө ирсэн байсан. Дараа нь тэр нөгөө ламжаа гэдэг хүн 5-50-д өөрөө бас ярьцлага өгөөжсөн шүү дээ тийм ээ. Өгчс сонсгол дээр нилээ явцсан. Манай сэтгүүлчнэр ийм бидаас нэвтрүүлгүүд бас хийгээдсэн шүү дээ. Энэ санаж байгаагаар бол анхцул Бодарагч энэ төр бол адмирал гэдэг чи ийм нэрний товчлын байна гэж
Яг саяны ярьцлах дээр бол шинэ юм бол байгаагүй. Яг хүмүүсийн тэр нөгөө яриц тэр нөгөө хүн амьтаа холбоотой хэсэг дээр л нийгэм хийцэн баг. Тэ. Тэгээд тэр нэг офисыг бас бүлэглэж нөгөө авсан хэсэг асуудал нөгөө өмнө хэрэглээ сонсгол дээр яригдаг баг тий. Тэр бол холбоо яригдсан. Хамгийн нөгөө нүүрсний юу гэдэг барилга гэдгээр ер нь бол олон нийтийн дунд хамгийн их мэдээлэл авчирсан байсан шүү дээ. Тэр нөгөө сонсголоор ч дандаа илүү ачуун шинжтэй тий. Жижиг 5 толгой үндсэн 5 толгойгоо салбарлсан байна тий. Газруудыг ингэж болгосон байна гэдэг нэг тийм юу аадсан. Тухайд бэлэн мөнгийг болохоор асууж ирсэн санагдаад байгаа. Тэгээ тантай хариу бол ирээгүй тий. Тийм юм байхгүй гэдэг нэг хариулт байсан. Тэгсгээд өнгөрсөн. Холбоо хамаарлалтай байна. За тэгээд даваа гарагт энэ нөгөө нэвтрүүлэг дээр ярьсан зүйлийнхээ талаар би гэрчийн мэдүүлэг өгчлөө гэдгийг бол АТГ-ийн үүдэнд хэлээд одоо энэ хүнээр шууд чиглэсэн одоо мэдээлэл байсан байх тий. Тэгээд сэтгүүлчд очиж асуусан чи та нар яагаад АТГ-ийн үүдэнд зогсож байгаа юм бэ тий? Чөтөө АТГ-ээс мэдээлсэн юм. Та нар яаж ярьж мэдсэн ингэж. Одоо тэгэл сэтгүүлч их сурвалжийнхаа хэмжээнд мэдээл энэ хүнийг АТГ-ийн үүдээр орсныг мэдсэн байна. Гарч ирэхдээ бэлэн байсан байна. Яриа авсан байна. За даваа гараг яг ингэж эхэлсэн. Хэдүүлээ хагасанаас энэ хоёр гишүүний ярилцлага өгсөн чинь түрүүчийн 7 хоногийн 3 дахь өдөр. Тийм. Тэгээд тэрний дараа нь хурлын дарга гарч мэдээлэл хийгээд тэгээд намын баг хуралтайгаа залгасан. Тийм. Амар Эсгэлэн Баярбаатар энэ хоёр одоо нэг тал энэ ойлгомжтой байгаа. Тэгэхээр мэдээд байгаа шүү дээ. Энэ бол одоо нийслэлийн Монгол Ардын намын хорооны гишүүн байсан, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч байсан. Тэ. Тэгээд эндээ бол нөө нийслэлээр зөндөө удаа ажилласан. Дараа нь ингээд засгийн хурлын гишүүн болсон. Тэрнээс өмнө энэ ч нөгөө намын аппарат гинсэгэр бас их удсан. Намын нарийн бичиг хамгийн удсан баг шүү. Зөндөө удсан. Бараг 2-3 удаа хийсэн баг тийм. Тэр хугацаанд одоо Баярбаатар бол нөгөө хяналтын ерхий орооны дарах март шүмшүү ингээ хийжсэн. Тэгэхээр нөгөө энэ хоёрыг бол салгаж ойлгох аргагүй. Тодорхой байсан. Одоо чинь намын их хурлыг, намын баг хурлыг өгтүүлээд их хоёр лавгийн тайм гэдэг нэвтрүүлэгт ярьцлага өгч байгаа. За энэ бол зүгээр санаандгүй ярьцлага таарсан юм биш ойлгомжтой шүү дээ. За энэ хоёр бол Амар Эсгэлэн хоёр аль эртэл одоо тэр нүүрсний сонсгол дээр муудсан байсан тий. Муудсан байсан. За энэ бол улс төрийн юм эсвэл нөгөө хувь хүмүүсийн зөрчил одоо чинь байж магадгүй нэг. Эсвэл Зандын шалтар инх хоёр гэдэг хоёр хүний хоршил байж магадгүй. Тэ? Яа тэгвэл наан нөгөө энэ Амар Эсгэлэн чинь мэдээлэл хийсэн шүү дээ. Би одоо нэр дэвшнэ. Тэгэхээр инх хоёрын ярьцлага бол санамдгүй явдал биш байхгүй. Тэгээ энэ бол яг хүн намын нөгөө өмнө ярьж исэн нөгөө улгаачаар би хурлаа удирдуулахгүй гэдэг ч юм уу те. Ийм даргатай болохыг хүсэхгүй байх гэсэн. Яг өөрийнх нь зүг гэж болсон буцаа ажиллаа хийсэн байж магадгүй. Эсвэл яг энэ алхмаа Зандын шалтартай ирсэн байж магадгүй. За тэгээд ийм үйл явдал болсон. Энийний дараа нөгөө намын урал нь болч те. Намын урал дээр дэлгэл бол түрүү ярьлаа шүү дээ. Хинч авч удаа. Яг дүрмээр явж босонгүй. Тэгээд дүрмэнд байхгүй журмаараа зохицуулчихийгээд тухайн үедээ л журам батлаа авчихсан. Тийм зааланд байсан хүмүүсийн олонхын саналаар журмаа батлаад тэгэл ингээд нөгөө шилжилтийн үеийн зохицуулт гэдэг шиг ингээд олонхын саналаар зөв юм аа гэдэг тухайн үедээ гэсэн. Энэ явдлыг зарим нь эсэргүүцсэн харин нөгөө хяналтын ерхий орны дарга болохоор зөвтгсөн тоххой. Сахалбат Эрдэнэс тий болох юм тий. Ашиг сонирхоод мэдээж нөгөө энэ усын дээж үхрээ явна. Дээж үх бол намын дотоод хэрэгт оролцохгүй шүү дээ. Учраа олчод ирлээ. Өмнө нь арчсан дээр бас зөндөө тийм тайлбар гарч ирсэн тий. Та нар өөрсдөө асуудлаа шийд. Бид нар оролцохгүй. Тэгээд гол нь дүрмээрээ л байх хэрэгтэй гэж. Тэгэхээр сая ингээд дарга сонгодог юмд дүрмээрөө эсвэл үгүй юу гэдгийг одоо ханиаглах нь тийм өөрсдөө учраа олох хэрэгтэй. Магадгүй дээж үх бас яаж хандахыг бас мэдэхгүй шүү дээ. Энэ тал гарч ирээд нэг өөр факт чек хийхээр нэг сайн юм байна да. Энэ хоёр чи хоёулаа нөгөө нэг 3-2 гэдэг санал авч чаддаг байхгүй юу? Нэг нь 56, нэг нь 44 жилөө. Үгүй 54 46 жилөө нэг юм 20 идүүний санал яг саналын тоож үзээд харах юм бол 20 идүүний саналын зөрүүтэйгээр хинж ингээ босгодоо бол ихний санал хураал дээр хүрээгүй. За тэгээ шүнд бол хүртэл сунаад
2 дахь удаа зааланд үлдсэн буюу 100 хүн гараа авцсны дараа ойролцоогоор би багцлж ярьж шүү сайн тоогн савхан дахиад санал хураасан тий. Энэ дээр гол нюанс маргаа үсээд өмнө нь ийм кейс байсан юм уу гэдээ ухраагаад үзэхээр аюу төвхтэй нөгөө нэг хүн сонгуульдаад ороод санал хураачдаг. Яг ийм амар гал гарсан өрсөлдөө ийм одоо дөрмөн ингэж амирлаараа шийддэг. Хэрэглэх ийм нөгөө тохиолдол кейс гарч байгаагүй мэн судлаад үзэхээр тэгэхээр энийг одоо яг юу гэж орчуулад одоо их хурлын шийдэх ёстой мó? Одоо эн чинь аль биесн юм уу? Амар бясалгангийн талынхан бол ингээд баяр хүргээ те. Окей болцсон шүү гэдэг юм ярьж байна. Нөгөө тал бол үгүй гомдолтой гэх юм байна. Дээд шүүх бол хайна хаглах те. Аль биесний юм болох юм байл гэж ойлгосон. 3-2 нийт одоо гişүүдийнхэн 3-2-оор сонгогдсон тооцноос тий оролцсон гэдэг. Тэр хоёр талаас нь тайлбарлаад. Хоёр талаас нь улсын хурлын дараа амар ажиллагааны хувьд болохоор баг хурал дээр найдсан тий. Ерөнхийдөө зандан шатран тал болохоор их хурал дээр найдсан учраас хин хинэн яг нөгөө ийм хатуу зохион байгуулалт гэхээс илүү ерөнхийдөө инерцээрээ илүү одоо зохион байгуулалт хийсэн бол амар ажиллагааны тал нь баг хурал дээр илүү ажилласан юм шиг байгаа. Тэгээд нөгөө нэг ингээд сандлын зөрүүг харангуут тэр чинь нэг юм итгэл найдварг болчихлоо шүү дээ тий. Тийм тэгэхээр яг яах ёстой гингүүтээ дахиад санал хураацсан. Гэхдээ тэр чинь нөгөө нэг юм хүчнтэй гэж үзэх үү гэдэг маргаанууд нь болохоор эхний санал хураалтанд орсон эрц байх ёстой гэдэг тал юмыг одоо зандан шатар даргын талаас тавиад байгаа шүү дээ. Гэтэл тэр нь болохоор зарим нь хаалганд төвчсөн юм уу? Тэ зарим нь ингээ гараад явцсан юм уу? Тэ тэр арай үчин цагаар тэгээд тэнгууд тэр ихний эрцэн байхгүй болохоор тэрийг хуулийн гэж үзэх үү? Үгүй юм уу? Тий айгүй юм нөгөө нэг хэцүү нэг тийм юу та. Тэр нь одоо наривчилж заагдаагүй мүү хуулиндаа яг дөрмөн дээр яг тэгээ яг хайнаа хаглах тийм зал байхгүй шүү байна. Ер нь бол дөрмөн дээр наривчилсан бүр алхамчилсан юмнууд бол альч тохиолдолд байхгүй юм шиг байна. Одоо жишээ нь хуучин намын дарга өргөдлөө өгөөд өргөдлөө өгснөөр орон гарнаа. Тэгээ орон гарангуут дараагийн даргын асуудал яригдана гингүүт өргөдлөө яг амаараа өгөхийг хэлээд байгаа мó бичгээр өгөхийг хэлээд байгаа мó эсвэл өмнө өгөх юм уу хойноос өгж болох юм уу цаг хугацааны хувьд ямар байх юм ч гэдэг юм уу ийм боловсон тодорхой зарлахгүй ерөнхийн нэг юм залттай. Уг нь одоо чинь төрийн байгуулалтын байнгын орны дарга Сахалбат Эрдэнэ тий. Даргалсан. Сахалбат Эрдэнэ даргалаадах шиг өстэй. Тэгвэл одоо нөхөр бол одоо тэр нөгөө дэг журам хоёр нь мэдэх ёстой шүү дээ. Тэр нь хуулиас илүү намын дүрмээс илүү баг хурлын тэр тоолбор комиссийн журам гэд одоо үзэл тэр үедээ ингээд олон хоороор шийдтсэн гэдэг хатдаг шүү дээ. Гэтэл одоо Монгол улсад бол хүчин төгөлдөр нь хуулиар байх ёстой тий. Тэгээд хуулиа болохоор хоёр талаас дахиж тайлбарлаад яг үнэндээ ойлгоход нөгөө нэг амар төвхтэй математикч цааш гэж бодоод төөрөл Угаасаа одоо хүртэл тэр нөгөө гинсек нь мэдээллийг Садбаатар гарч ирсэн тий. Одоо надаа юу сонирм бэ? Садбаатар дарга чинь гинсек өнгөрсөн 5-6 сард авсан. Тэгээ ажиллаагүй яг үүндээ тий. Яг зүгээр Садбаатар даргын хувьд айгүй олон хүмүүс нөгөө гинсек нь ажиллаагүй тий мэдээж ингээд гэдэг шүүмж айгүй байсан л да. Тэг миний бодлоор нэг их хуралдаа найцсан ба хоёрт гээд тэгвэл харин нөгөө нэг юм амар ажиллагааны дарга бол 8 жил ингээд улс төр ялангуяа мааныг те галтайгаар гişүүдийг одоо ажилдаа орлоготой юутай те ингээд бүр амар том юм хүчтэй хүн байгаа шүү дээ. Яг ингээд үнэмлэхүү хүчээр ярих юм бол ерөнхий сайд мааны дарга одоо оюутнаас илүү те тийм айгу хүн намдаа тий 8 жил 8 сар 2-ыг харьцуулах гэдэг те. Тэгэхээр дээр нь ингээд нөгөө нэг ерөнхий бүтцийн баг нь болохоор улсын хурлын дарга амар ажиллагааны баг хүмүүс зөрчилтэй байсан. Учираас яг тийм нөхцөл нь бүрдээгүй эсвэл харин ингээд нөгөө нэг илүү асуудлыг жахан төв бэрнээс ч юм уу те харцсан нуу гэдэг тийм байсан. Тэрнээс биш одоо баг хурлын гишүүдтэй ажиллах бол яг үндэ нэг амар асуудал биш шүү дээ те ингээд ер нь бол ингээд тий процесс болгороо болоод өнгөрөөд ингээд энийг өөрийнхөө талаас тайлбарлаад ингээд өнөөдөртөө залгацсан. Одоо юу чухал вэ гэхээр надаа юу сонирн байгаа вэ гэхээр дээд шүүх рүү намын дарга бүртгүүлээ гэдэг хүсэлт гэдэг юм уу? Эсвэл нөгөө намын удирдах байгууллагын энэ шийдвэрийг хэн илгээдэг юм бэ гэдэг юм байгаа байхгүй юу? Одоо жишээ нь тэр хуралдааныг зохион байгуулсан төрийн байгуулалтын байнгын орны дарга гэж хэлээд байгаа Ж Бат Эрдэнэ гишүү явуулах юм уу? Эсвэл өмнөх намын дарга нь явуулах юм уу? Эсвэл намын гинсек дээд шүүх рүү хандах. Тэр хэн хандах юм бэ? Хизээ хандах юм бэ?
оюун эрдэнэ л өгөх хэрэгтэй. Оюун эрдэнэ өгөх хэрэгтэй. Ийм юм бэлээ. Нөгөө хуулийн уншихаар дээд шүүхийн ингээд нөгөө нэг намыг одоо бүртгэсэн бүртгэл мөрчилгээ дээд шүүхэн шийдвэр байгаа штэ. Ард талд нь нөгөө нэг оюун эрдэнэ гэдэг нэр тавиад бүртгэсүгэ яасугаа гэж гард юм лээ шүүхийн шийдвэр. Тэгэхээр оюун эрдэнэ нэр тэнд одоо ог хിവэрэл байгаа. Хүчнтэй хിവэрэл байгаа. Энэ бичиг тамганых нь эзэн одоо яг инсект дээр байдгүй оюун эрдэнэ дээр байдгүй. Одоо тэр хоёрын нэг нь албан бичгээ дээд шүүхт авчиж өгөх хэрэгтэй. Харин тий. Тэгэхээр одоо хүртэл тэр бичиг яваагүй. Яваагүй учраас шүүх чимээгүй л байгаа. Тий. Тэр дундуур нь тэр нөгөө хуулийн эцсийн дарга гэдэг нэг залуу хуулийн хугацаанд 30 хоногт дээд шүүхт ингээд авчиж өгөөд бүртгүүлэх гэдэг хуулийн хугацаа нь бол сар байсан байхгүй. Гэхдээ энэ аягүй утгагүй байгаа үстэй. Яагаад тэгэхээр энэ нэг ингээд харахаар нэг юм намын гэдэг юм уу төрийн бус байгууллагын асуудал юм шиг мөртлөнгөөсөө энэ нам чинь ирэх барьж байгаа штэ гэж бодох юм бол энэ хуулийн энэ зохицуултыг юм уу намын энэ үндсэн дүрм дээр байгаа энэ зохицуултуудыг наривчлаад тухайлан хугацаа заагаад одоо нөгөө нэг сонгуулийн дүн гарснаас хойш 24 цагийн дотор гэдэг ч юм уу энэ шиг ингэж наривчлахгүй бол яг намын зовлон төрийн зовлон болох их үндэс энэ дээр байгаа юм биш үү. Одоо жишээ нь дээч үх рүү маш богино хугацаанд ягаад тэгэхээр эн чинь ингээд намын юм шиг боловч төрийн асуудал одоо тэгэхээр ийм нөгөө богиносход энийг тодорхой болгох ёстой биш үү? Юм энэ ингээл намын зодоо модоо гэж ярих аягүй утгагүй болчихж байгаа байхгүй. Энд чи иргэдийг төлөөлж ийн мандат. Хоёрт төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөс сонгогдсон гишүүдийнхээ тоогоор мөнгө авч ийн энэ нам чинь санхүүжилттэй иргэдээс авж штэ. Тэгэхээр бид нар оролцох хянах хэрэгтэй гэдгийг бас ухамсарлах хэрэгтэй тий. Тэр том нам зодолчлээ гэж ингээд хүнийрхүүлж хаяж өрлөөсөө болохгүй. Энэ нам чинь аятайхан бэжиж ингээд энэ улс төр мөр бүх юм чинь ингээд араараасаа ингээд логик стратеги. Тэгэхээр ан маны асуудал ээ. Тэгээд дундаа очроо олно гэдэг хүнийрхүү хандлагыг бол сонгогчид хаях хэрэгтэй юм лээ. Тэгэхээр 11 сарын 15 16-нд дэсэн үү? 15 гэсэн. Тийм, тоологдсон. Тэр үчи яадаг вэ? Жилийнсэн 40 даргыг батламжилдаг тийм юу болдог лөө. Тэрний дараа дээж үг рүү явах уу? Наан явуулах уу? Наан явуулах уу? 30 хоногтой багтаж наан л явж таарна л да. Гол нь тэгээд яг их хурал нь яг тэр үедээ хуралдах юм болов гэдэг айгу хэцүү тий. Яг хурал чи хэдэн мянгуулаа байлээ. Хуралдахгүй бол 2200 гэдэг бас тий. Энэ жил асуудал. UG арина юм уу? Цэнгэлт юм уу? Одоо энэ 2000 хэдэн зүүнний чи хаанаа шингээж хурлаа хийнэ гэсэн. Хойж UB пассыг нураацсан гэдэг. Уулын 3000 төгрөгийн багт амжтай гэдэг. Цагаан байранд бол одоо тэгтээ нэг юм сони юм байгаа шүүхтэр бүртгэлтэй ямар нэгэн байдлаар тэр гэрчлэгээний ч юм уу ардтал тэр оюун эрдэнэ намын дарга гэдэг юм байж идэг. Тэгсэн мөртлөө тамга тэмдэг ингээд намын удирдах байгууллага дээр өөр хүнд шилжчихсэн байдаг. Тэгэхээр яг аль нь дарга юм бэ? яг шүүхтэлцэл оюун яваа эрднийг нөгөө цаасаар өргөдлөө өгөөгүй гэдээ яриадсан чинь нөгөө хэвлэлийн албанд нь ажиллаж ирсэн улсууд болохоор цаасаар өгсөн гэдэг нэг юм. Тэгтээ зураг хийзээ. тавьсан байл шүү. цагийн нийтлэх боломжгүй л Харин дээ. тий. Тэрийг бол мэдэх албагүй. Саяны улсын хурлын дарган хурал дээр нэг тийм үг хэлж илээ. Эхний ингээд санал хураал дээр бит хоёр ингэж аваад тэгээд аль нь ч ялаагүй учраас орноо гарнаа тэ одоо болоогүй учраас дараагийн санал хураалтыг явуулсан гэх тэгэхээр эхний санал хураалтан дээр тэр өргөдөл очоогүй юм болов гэж би сая л ойлголоо. Тий, үгийг нь задлж уншаад Одоо уншигтай. улсын хурлын дарганы үгнээс бол яг сая тэгэж санагдаж байгаа байхгүй анх удаа тэр одоо өргөдлийг хизээ өгсөн бэ гэдэг дээр нэг тийм хариулт явсан. Тэгвэл наа чи хурц зохион байгуулсан хүмүүсийн алтай юм шүү. Одоо тэгээд жишээ нь Алдаа юу, албаар уу? тийм хэрэг тийм бол тэр ихний санал хураалт бүр хүчингүй болохоор байгаа байхгүй юу? тийм. Одоо тэгээд жишээ нь Чөлөөж өнөөдрийн үр дүнгээс өөр үр дүн гарсан бол бас яах Байж вэ? болох байсан. энэ өргөдөл яах байсан юм бэ Тий. гэдэг нэг юм юм байгаа зас. Гэхдээ эхлээ эн чинь намын дараагаар ажиллаж исэн хүн бол те тайлангаа тавиад дэлцүүлээд би ийм өргөдөл гаргаж байна гэдгээ одоо те өгөө тэгээд тэрийг нь одоо чөлөөлөхгүй юу гэдэг ийм санал хураалт яваад ч юм уу те эсвэл чөлөөлсөн тооцоо гэдэг нэг ийм тогтоол гараад тэрийг ингээд мандатаа өргөөд тэрний дараа хоёр хүн ингээд нэр дэвших хэрэгтэй. Ер нь бол Би бас тэгэж бодсон шүү. Тогтоол бол гарах хэрэгтэй юм байна. Аль ч тохиолдолд тий. Яагаад тэгэхээр зүгээр нөгөө нэг орон гарна гэдэг нь одоо ингээд нөгөө нэг хууль дээр байгаа ч юм уу юмнууд чинь нөгөө нас орсон, эрүүл мэндийн шалтгааны улмаас ч гэдэг юм уу ингээд хууль шүүхийн юм явсан бол тэгэхээр яг одоо байгаа үндслүүд дээр бол чөлөөлөхгүй юу гэж санал хураахгүй юм шиг байгаа. Яагаад тэгэхээр ингээд нөгөө нэг чөлөөлгөөсөөр аргагүй нөхцөл байдал очсон тохиолдолд ингээд энэ хүн чинь ингээд болох юм байна гэдэг ийм залттай. Тэгэхээр санал бол хураахгүй юм шиг байгаа. Гэхдээ
чөлөөсөн тооцгоо гэдэг тогтоол бол санал хураахгүйгээр чамаагүй гарах хэрэгтэй юм шиг байна. Гол юм ингээ боксон дээрээ санаад байна. Намын бахуурлаасаа гардаг хэдүүлээ. За тэгээд энэ нөхөр одоо мэдээлэл хийгээ. За яг сонгуул яг янзын гоё болсон гэдэг юм одоо үйл явц яваад ингээд яваад за лав гарагт. Зүг. Лав гарагт зүг тий. Тэгэхгүй хоёр дахь өдөр нь болсон. Энэ хүний өмнө энэ хүн мэддэгдэл. Хоёр дахь өдөр. Энэ ч өмнө гэсэн юм аа. Өмнөх өдөр. Энд чинь хууль ёсныг гүйжсэн чинь энэ хүн гарч ирээд мэдээлэл хийнэ гэдэг зар орж ирсэн. Ингэж хийсэн. Бүр өгчлөл Монгол Улсын ерөнхий сайд Зантан Шатар ард түмэндээ хандаж мэдээлэл. Та тэр зарыг сонсоод одоо тэр уншаад юу гэж утсан? Анхны сэтгэл. Ямар үлээтэй ярих чинь ард түмэндээ одоо нөгөө нүүрсний хэрэгээр л одоо ярих юм. Би зүгээр тэгтээ. Би тэгээд ямар сонсгол хийх юм уу яг тэгж бол байгаагүй. Би болохоор гэж бодсон тий. Би болохоор ингэж утсан шүү дээ. Амар сонио. Тэр чинь нэг ард түмэндээ энэ төр гэж хэлсэн байж шүү дээ. Тэгэхээр би ингэж утсан. Тэр чинь ингээд юу яцсан? Намын урал болцсон тий. Амар эсгэлэнч баахан хүмүүс нөгөө нэг юу өгцөн. Баярын минь дүргцэн, намууд ингэцэн тий. Тэгэхээр нь би за ингээд одоо намын ивнийг тлээ бодоод нөхөр ингээд нэрээ татаад одоо ингээд хүлэн зөвшөөрж байгаа юм байна. Одоо ингээд төсөв мөсөө батлах чинь тий. Тэг ингээд одоо бид хоёр ингэж байгаа юм байна. Ийм үлээчгүй юу? Ард түмэндээ гэхээр нь ард түмэн чинь бодлоо яриа. Тэгсэн чи өөрөөстэй. Тий би юу ч бодоагүй. Гэхдээ үнэхээр ард түмэндээ гэдэг нь юу юм бол тол гэж бодсон. Яс нэрээ цалин нэмэх юм болов уу гэж бодсон. Одоо нөгөө хамгийн гол асуудал нь багш нар тий. Тэрнгээрээ нэг юм оноо авах. Тэ нэг юм хурц юм яг юм шийдэл оруулж ирэх юм болов. Нэг бол нүүрс байх. Би яг нүүрсэл гэж үзсэн. Одоо хэн шалгах ороо ч юм уу одоо яасан чи нэг юм болох гэж байна гэж л ярих байх гэж зүгээр таас. Тэгсэн чинь нэг хүний асуудал. Тэгсэн чинь нэг хүнийг одоо томилж байна хууль зүйн сайдаар. Тэгээд энэ нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаа эр шийдэмгийн ингээ шийдэж чинь ажлыг нь хурдлуулаач. Яагаад гэвэл хулгайтай ердөөсөө эвлэрэхгүй гэж бодсон. Мэдээний дараа би нөгөө ерөнхий сайдыг ийм зоригтой хүн байсан юм уу гэж бодсон. Айгүй айдын хүн шүү дээ ёстой жинхэнэсээ тий. Хөөе гэж бодсон. Тэгээд энэ хүнийг одоо ярихгүй ажиллахгүй. Энэ хүн одоо яг хизээ мэдсэн юм. Өнөөдөр ордон тайгаад л авлаа. Хүмүүсээ танихгүй байж магадгүй шүү. Мөгөөдөр сайдыг тий. Гадаадд яваад байгаа юм шүү. Мөгөөдөр сайдыг мэддэг чи бид улсын мөртөлийн ерхий газрын дараах шүү тий. Тэгээ манай ерхий газрын дараах усаа тухайн ч нөгөө баяр ерхий сайдын үед нөгөө 5 төвлөршил гэж ярьж байгаа үед одоо нөгөө бидний нөгөө хэрэгэлдэг нөгөө цахим иргэний үнэлэх вэ шүү дээ одоо нөгөө тийм юуг нэвтрүүлж ийсэн. Тухайн үед одоо нөгөө тэрнээс өмнө болохоор хууль зүйн дотоод хэргийн яамд ажиллаж ийсэн. Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын харьяа. Улсын бүртгэлчин болохоор цагдаагийн ерхий газрын пассвортын хилцэх гэж байсан юм байлээ. Хурандаа солтой. Цагдаагийн байгууллагын харьяа байгуулдаг байсан болохоор. Яс хуулийн үн тий. Тэр нь хуулийн үн тий. Хуульч. Тэгээд хамгийн сүүлд одоо манай бүлгийн дарга. Тий, бүлгийн дарга нэлээд одоо ажиллаж ирсэн тий. Тий, хөлзөн байгаа орнд ажиллаж. Хөлзөн байгаа сонгуулиас. Тий. Энэ юм жоохон даруй төлөв нэг попрод идэггүй гүшөө. Тэгээд хууль зүйн сайдаар ажиллаж исэн хугацаанд их богинохон байж тарлаа. 100 хоногоо л үү. Алтан гэрэл сайдын араас айгүй чих амраасан тий уг нь. Тий, янз бүрийн хэрэг төгөөр айгүй. Даач тэгээд. Энэ юм басан. За тэгээд нөгөө нэг ганц хууль баталж чадсангүй тий. За одоо тэгээд томилноо гэдэг үгэн дээр явж ирсэн тий. Тэгээд энэ дээр чи юу байсан шүү дээ нөгөө сайн зориг гişүн мэдээлэл өгөөс тий. Пост хийсэн. Тий. Түргэтчлээ. Наа өнөө эхлээд ингээд засгийн урал мурлаараа оруулсныхаа дараа ингээд 90 мөрийн зарлах хэрэгтэй байтал засгийн урал болоог байхад баг өөрийг нь мэдээг байхад юу ячлаа. Эвэрийг томилж гинэ гэдэг ингэчлээ. Тэгэхээр энэгүүрээ үндсэн хууль болон бус төлөвлөлийг зөрчиж гинэ гэдэг юм. Би хоёр юм бодсоо. Эхнэр нөхөр хоёр муудалцахаар чамаас саллаа гэж хэлдэг штеп. Бичгээр цаасан дээр бичгээр лаа гэдэг төгсгөл боллоо штеп те. Юу ихгүй юм. Болоод өнгөрцөн үйл явдал ихгүй юу? Цаасан дээр бичгээр. Амаараа ярихаар бол аль ч цаг дээр байж болмоор юм шиг санагдаад байна. Би чамаас саллаа л гэж яддаг. Гэхдээ тэр нөгөө улсын бүртгэл дээр гэрэлтийн гэрчлэгээний ивэрэл байж яддаг шиг нэг ийм процесс харьяаны хэлний юмнууд ингээд яваа. За тэрийн тэгээд лаалээ дээр нь ингээд аваа явцсан байхаа гэж бодсон нэгдүгээр. Хоёрдугаар мэдээлэлээр нөгөө чөлөөлөх үндэслэл огт яриаг. Тий. Яагаад өмнөхийн чөлөөлөд яагаад энийг тавьж байгаа? Энийг тавьж байгаа нь нүүрсний гэдэг юм уу энэ хэрэгүүдийг илүү энягт юм ба шалгах хэрэгтэй гэдэг ийм үндэслэл байгаа юм байна. За тэгвэл өмнөх нь яац? Ямар нэгэн байдлаар өмнөх нь
чөлөөлөгдөх нэг юм байх ёстой шүү дээ. Тамхины цэгийн мэдээлэл нь сайд. Бодохоор тэрээр ямар ч юм. Чөлөөсөн. одоо тэгэд ингээд хардаж эхэлж штэ тий. Яалцъя. Одоо тэгэд ийм логик одоо үлдчихэж байгаа штэ. Тэрээр тэмцэхгүй байсан юм уу? Аюу, ерөнхий сайд оюун эрдний томилсон хуулийн багаас салил гэж байгаа хэл та. Тэрийг одоо ил тод ямар мэдгүй. Гэхдээ тэд нар чи ил тод ярих харихгүй юм. Гэвтэл нэг шалтгаан хэлмээр юм а ядаж шалтгаан биш гэхдээ оюун эрдний хуулийн баг биш үстэй. Уг одоо наашин бас яг ярьж орж ирнэ штэ. Одоо жишээ нь энэ өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа танхимаа өөрөө бүрдүүлж чадсан юм уу гэж буцаал. Тийм, мөрөөдлийн баг нь муу юм уу биш юм уу гэдэг юм руу орно штэ. Анхнаасаа нь бол хിവэрэ байгаа юм чинь. Тийм. Анхнаасаа түүнийг санал болгож исэн байж болох уу? Хэлцээр засгийн газар бүртгэхэд. Тамхины цэгийн мэдээлэлээр бол үхэн хатан энэ хүнийг л хууль зүйн сайд болохгүй шүү гэдэг юм ман дотор маш хүчтэй байсан буюу байсан боловч энэ ямар бодолтой байсан юм бэ гэдэг нэг асуулт байгаа. Хэлсэн шүү дээ тий. Нөгөө их хоёр нь хэлсэн бид. Их хоёр гişүү хэлсэн биз дээ. Намайг хууль зүйн сайд болгож олохгүй гэж бүр ингэж тий ерөнхий сайдад шахалт үзүүлсэн гэдэг өөрөө хэлээдсэн шүү дээ. Тэр одоо тамхины цэгийн мэдээ болох юм болов. Тийм. Тэгэхээр нөгөө нэг засгийн газар бүртгэхэд ингээ баг бүрдүүлэх гэдэг ингээд тэр нам доторх фракц гэдэг юм уу бусад намуудтай хэлцээр хийсэн байж таараа. Тэр дунд анханасаа энэ хоёр мөн Баатар гэдэг ямар нэр явж исэн юм бэ? Энэ хоёроос өөр ямар нэр явж исэн юм бэ? За тэгээ тухайн үед бол ингээд эхийн нийцэхгүй туглын тураахгүй гэдэг зарчмаар ингэсэн байжгаад өнөөдөр зүгээр байхад зүү шидэ тэгэл зөрүүлээ твэн шидэн гэдэг үйлдэл нь энэ байж болох уу? шаг мад. Нөгөө юу ихтэл түүнийг чөлөөлөх ямар нэг үндэслэл байх хэвээр. Одоо улс төрийн албан тушаалтанг одоо томилох чөлөөлөхтэй энэ дээр ер нь бол ийм шалтгаан болсныг тоож хэлдэг шүү дээ. Ер нь бол тэгдэг. Тэгтээ чинь ууцаач бас нэг салбар толгойлж байгаа юм байна да. Олон нийт амар ойлгомжгүй болчих шүү дээ. Яагаад яач вэ? Яагаад гэдэг хариулт авахгүй. Хэлэх нь өөрөө бас нэг талаасаа хүндэтгэл шүү дээ тий төрдөө. Тэ энэ хүн ингээд ажиллаж чадсангүй. Тэ нэг бол энэ хүн эрүүл кабинетийн зарчмаар ажиллаж чадсангүй ч гэдэг. Тэ ингээд кабинет гэдэг чинь эн чинь нэг юм одоо зүгээр нэг хоёр хүн годомжинд уулзаад салж байгаа асуудал биш шүү дээ. Тийм учраас зөө ясны тэнд бол тайлбар бол байх ёстой байсан баг. Тэгвэл сандраад алдсан юм уу? Нэг бол шатаад алдсан юм уу? Тэрийг бол хэр мэдээгүй тий. Гэтэ яг энэ дээр бол баг ажиллах хэрэгтэй тий. Зөвлөлөх мөвлөхүүд гэдэг ингээд зөндөө хүн байгаа дээ. Тэр бол онцгүй байсан. Тий. Гинтл чөлөөлцдөг тий. Тэгээ за ийм бол. За тэгэл мегмар гарав. Нэг юу орхисон байж тээ. Тэр амар их нөгөө хэрүүл дуртай. Тэр жижиг намуудын мэдэгдээл ардчилсан намын мэдэгдэл донд нь хаягдчих шиг боллоо. Арчилсан намуудад жишээ нэг юм хоёр үндэслэл бүхэн шаардлага тавьсан. Энэ намын удирдах байгууллага бүлэг чиглэл өгөөд бүлэг нь ингэсэн гэдэг процесс нь яг бас яг энэ 7 хоногийн бүх үйл явдалтай гарч ирж байгаа шиг ингээд түрэгдээд ярьсан боловч өнөөдөр шийдэл нь гараад ингэж штэ тий баталгаажж байна. За арчилсан нам бол хамгийн том сүрэгч бол ингэсэн шүү манайхан төрөгдөл. Жижиг намууд бүгдээрээ ингээд багт баярыг хүргэе юмргий халан баяр хүргэе гэтэр гэдэг энэ үйлдэлүүдийн талаар юу гэж бодсон бэ? Ногоо нам өгсөн. Бүгдээрээ баяр хүргэжтэй. Спешиал нам нөхөөс гадна намын гişүүд нь өгсөн. Хүн нам гэсэн. Жижиг намууд л өгсөн. Тэгтээ нөгөө мэдгдлээ гаргасан нь төсвөө татаж ав та хурал даргалах хэрэггүй гэдэг чи бас мэдгдэл болоод гарсан. Гэхдээ аны тэр хоёр мэдгдлийг би айгүй зарчмын юм байна гэж боддог шүү дээ. Ийм их одоо хулгайлан үеэр ярьсан зүгээр зарчмын үед ёс зүйн хувьд их хурал буюу та бидний бүгдээрээ дагаж мөрдөх хуулийг батлах нь ёс зүйн үед угаасаа доголдол мөн юм уу? Би тэрэн дээр зүгээр хувийн байр суурь болон сэтгүүлчийн байр суурь нэг байгаа. Нэрээ цэврүүлж шалгуулчаал хүрээд окей шүү дээ. Яах гэж их хурал 2 3 дахь ийм дид дарахтай гэдэг. Тэднийг л ажиллуулах. Окей энэ нэг хэрүүлээс идэв биш. Зүйн ёсны шаардлага. Хоёр дахь нь зандан штрийг болохоор одоо ийм нөгөө нэг улс төрийн юм аа энэ тий төрийн ажилдаа бити явахдаг. Тэгээ ингээ одоо төсвөө тавьчих авах тий. Анл хилээд байгаа болохоос нийгэм тэр даяараа энэ хэрүүл рүү анхаарсан байна. Өөр ямар ч мэдээ уншаад нийтлээд явахгүй байна. Өөр ямар ч нийгмийн хилцүүлэг өрнөхгүй байна. Бүх анхаарал сорнор сэрэмж бүр нийгмээрээ шаардсан байна. Юу улс төрчид төсөн мүсөө харж уншихгүй байгаах. Зүгээр батлыг гэвэл батлаад батхгүй цаах юм байна. Одоо 2 дугаар хилцүүлэг явж байна. Арчилсан нам бол яг ингээд сөрөг хүчний ажлыг хийж байгаа. Би тэр жижиг намуудыг яагаад вэ гэж бодсон шүү дээ. Яг нөгөө нэг жижиг намууд хэрвээ одоо засгийн газрын бүрэлдэхүүнд байдаггүй байсан бол энэ ингээд нэг юм улс төрийн соёлын хувьд магадгүй зөв болох юм л ахал та тий ингээд
ирэх барьж байгаа нам ингээд удирдлагаа солилоо инглээ ингээд баяр хүргийн амжилт хүсье бол байж болох штэ. Тэгтэл тэгэж бичээд доор нь гарын үсгээ зурж байгаа хүн өөрөө засгийн газрын гишүүн буюу ялагдсан талд нь бэжиж партнер штэ. Тэгчээд ийм мэдээлэл гаргаад энийг улс төрийн соёл юмаа гэдэг байдлаар тайлбарлах нь яг жоохон оновчтой биш санагцаа. Энэ соёлын төрүүлээд юм уу, ёс зүйн төрүүлээд юм уу мэдэхгүй одоо. Хүн нам шүү дээ л гэж бодохоор за хүн нам юм да. Тэ за яг хүн нам юм чи. Угсаал хүн нам гэж. зя ингээд Наа чи за ямар. мэдээлэл хийгээд дууссан чинь маргааш ерөнхий сайд мэдээлэл хийсний маргааш Монгол Ардын намын хяналтын хороо буюу түрүүн яриад байсан дараатай хороо гэрт хурал зарлаж 17 цагт ажлын цаг дуусч байхад хурал зарлаад энэ хүнийг намаас нь хөөх хэсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн. За уусаа үр дүн тодорхой байсан. Гинт биш үү? Одоо наа нөгөө манай шилэн цогоо гарын үсэг цуглуулаад. Тэгсэн чинь нэг ч хүн гарын үсэг зурсан ч юм өөрөө лайвдаад байсан. Тэрийг хараагүй шүү. Сонирхоо юм байгаа. Бичгээ бол үзүүлээгүй те. Үзүүлээгүй. Тэрийг Тэр хоёр хүний юм болол гэж бодсон шүү дээ. 100 хүн мөн л гэдэг чинь бараг 100 ч үлээ те баг. Цаагаагүй За цуглуулахдаа өөрөө цуглуулж чадна л. Одоо чи намар эсгийн үзүүлэг үүсгээ зарчмаар шүү дээ. 200 одоо намын одоо гишүүн дэмжигчийн гарын үсэг бол тохноо цуглуулна те. А яг баг урлын гишүүн ч юм уу. За тэгээд энэ хүнийг цэцэгтэй байшингаас нь хөөх хурлыг хийсэн. Тэр харин Энэ хуралд хэн байсан бэ гэдгийг сэтгүүлчид араас нь нөгөө нэг хэн ер нь хяналтын ороод байдгийг эндийг харуулхад бол олонх нь намар баясгалан талдаа буюу хуучин одоо намын аппаратад ажиллаж байсан оюун эрт намар баясгалангийн үед комиссын хүмүүс байсан. Яагаад энэ чигтээ байгаад байсан бэ гэдгийг түрүү батраа хичээлсэн тийм. Их хурлаараа солидог учраас их хурл нь болоогүй учраас энэ хүмүүсээ солиогүй мэн гэж ойлгосон зүг. Тийм их хурл баг хурлаараа угаасаа шийдсэн. Тэгээд бас хаалттай юм байгаа нь би зүгээр хувь хүний сониуч хандлага шүү те. Тэр нөгөө тэд зөвшөөрөө тэд төцгөлдөө тэр саналаа өгөө гэдэг юм тоо байгаа даа шүү те. Тэрийг хармаар байсан. Яг хоо би сэтгүүлчийн өнцгөр эсрэг байгаа. Тэр эсрэг хүн одоо тухайлбал хэн байсан юм бэ? Нилээн цэцэнтэй нэг одоо хуульч гишүүн байдаг. Би тэрийг эсрэг яасан гэж зүгээр гойрцсон. Зүгээр өнөөдөр нөгөө тэрийг мэдмээр байна. Гэтэ Баяратар даалгаж юм тэр нь байсаар хэлсээр байгаа шүү дээ тий. Хэрлэн гишүүн гишүүн байсан шүү дээ. Тий. Өнөөдөр Тий. Хэрлэн гишүүн чинь тэр нөгөө хяналтын ерхий орооны гишүүн юм байл шүү дээ. Тий. Тэгээ өнөөдөр тэр нөгөө ингүй гишүүнийг 7 гишүүнтэй гарч ирээд мэдээллийхээр за нөгөө нэг хүн татгалзсан гэсэн энэ хүн байж дээ л гэж таасан. За. Логик тестараа хөөвл тийм байна. За ингээд хөөгдөөд пүр гараг. Тэгээд тэр чинь үүр цайдал хуралдаад лав гаргагаа шүн хөөчж байгаа юм шиг байгаа. За тэгээд алтан бичиг протокол юм дахиад л хараагүй тий. Ер нь одоо улс төрийн намын гишүүнээс одоо хөөчгөр ямар одоо тэр нам нь одоо яа тий. Хөөсөн шийдэл гаргаж чаар ер нь яа тий. Намын үйл ажиллагаанд оролцох шүү дээ. Улсын хурлын сул гишүүн. Сул гишүүн болох. бүлгийн хуралд орохгүй. Одоо чинь тийч ингэж штэ. За бүлгийн хуралд орохгүй. Одоо улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх хэрэгтэй юу? Maybe. Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг юм бол сүүлийн үед нэлээх явсан шүү дээ. Тэгээ сүүлийн хэдэн жил тэгэл одоо сандуу мөнх чулуун тэгээ өөр нөгөө нэг их олдын засгийн газар тэгээ юу нэрийг огцруулахгүй гэж яхад гарын үсэг зурсан гişүүдийг хүлээн мөлөөд тэгээд улс төрийн дэмжлэг нь л байхгүй. Гэхдээ бүгдээрээ буцаад ирдэг. Намд тухайлбал 3 удаа намаас өгсөн хамгийн ариун туршлагатай ярилцлага өгсөн. 3 өгсөн юм. Гэж өөрөө амаараа хэлсэн шүү. Тэгээд тэгтээ юм штэ. Нэг нь гүтгсэн гэдэг нь нотлогдоогүй, гүтгүүлсэн гэдэг нь нотлогдоогүй. Нүүрсний хэрэгт холбоотой гэдэг нь тогтоогдоогүй, холбоогүй гэдэг нь тогтоогдоогүй байхад нэрээгээсээ л усан жамцг шүүний хэлснээр тийм хэрэг байсан юм уу? Тэ? Үнэхээр л нэг хууль хяналтын байгууллагаар нотлогдох хэвээр яах хэвээр тогтоогдох хэвээр гэж байгаа бол тэгээчгүй байхад нь эднэр ингээл тэгэнгүүт мэдгүй төрж байгаа бодол айгаад байгаа юм бах та. Нэрээ юм байгаа болов гэж бодох байгаа юм шүү бүгдээрээ тий. Бүгдээрээ шатж байгаа. Зөв буруу гэдгээ ялахгүйгээр одоо ингээд хяналтын хороо хуралддаг өдөр бол ерөнхийдөө амар эсгэлэн даргын тал одоо ялаад байгаа харагдсан шүү дээ тий. Ингээд ерөнхий сайдын тэр мэдэгдэл бас амар хүмүүсийг ингээл тэ гайхшруулаад нэрээ энэ хайраагаа буруу хүн ч юм уу гэл ингээл тий. А тэнгууд хяналтын хороо шийдвэр ингээд гарсны араас гаргангууд нөгөө нэг ийм гişүүд ийм зоригтой болчихж байгаа байхгүй энэ буруу мэдлэг гэдгийг хэлэх нэг ийм юутай өнцөгтэй болчлоо шүү дээ тий. Тэгэнгүүтээ өнөөдөр алгаар зандан шатар даргын тал нь арай илүү тэг хүчтэй ингээд
юу болоод өдөртөө нөгөө нэг юм яг үнэн нь ялж байгаа биш өдөртөө тэрийг одоо яаж удирдах байгаа байдлаар ингээд ялалтаа ягаад яа бамуулж хайдаг. Тэгээд пүрүү гарагт бол нөгөө за шарк асан инх төвшин баг өнөөдөр бүр минь сайхан ерөнхий сайд тал нь 3 мэдээлэл хийсэн. Хийсэн. Бям цог цайд ингээд товд оруулъя гэдэг бид нар бичих сачгаа өгсөн 10 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар ингээд энэ асуудлыг оруулж өгөөч гэдэг товоо өгцөө тэд нар шийдэхгүй байна. Нөгөө сайдын томилгоогоо сэлгээний. За гээд нэг юм ярьсан. 2 дугаарх нь энэ хоёр гişүү өөрөө гараад ирсэн. Тэ би ажлаа авчингуудаа улс төрийн мэдээлэл хийнэ гэсэн 3 дугаарх нь дутуу илчлээ. Би энэ намаас нүүрсчдээс хөөгдөггүй. Би нүүрсчдийг их орноос нь хөөнө гэж хэлсэн. 3 дугаарх нь тэр нэг нэр бүхий 7 гишүүн гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ талаас бол өнөөдөр ингээд 3 тэр 7-ыг энэ тал гэж харах нь буруу байхгүй гэжээ. Тэнд Монгол Ардын намын зүгээр гишүүд анх удаага тэр номд инх төвшин тухайлбал баг хурлаар намын гишүүн болоод 3 хонжоогоо жигсаалтын хүмүүс ихгүй да. Тэрийг зүгээр улс төрч буюу ийм зарчмын одоо улс төр хийж байгаа хүмүүс гэж харах нь зүйтэй. Амар хязгаарлангийнх эсвэл зандангийн тал гэж харах нь өрөөсгөл гэж би бодож байгаа шүү. Анх удаа сонгогдсон гишүүд угаасаа л хуваагдсан ингээл хоёр тал болсон нэг талд нөгөө гишүүд байгаа ийм тодорхой боломжтой хаана байсан минь цайхан хаана байсан зарчмын бол зүг минь цайхан ч бүр өмнөх оюун эрдэнэ засгийн газарт байсан хэнийг гээд хамгаалахад аюу бүрхэг баггүй хэрлэн хаана байсан мэдгүй надад бол ийм зүгээр эмоцороо сэтгэл зүйн буюу те ингээд нэг реакшн үзүүлсэн үргэлжлээсэн л гэж би бодлоо өнөөдөр зүгээр харсан шүү. Би ингээд засгийн газрыг юм уу те одоо амар баясгалыг шүүмжлүүд би бас хөөх юм байна. Цочоод цоцсондоо эн чин буруу гэдэг юм. Яг болж одоо чи юм байхгүй. Амар баясгалын чи их хурлын дарга буюу нөгөө нэг одоо энэ хурал дарагч байгаа дээ. Альбан шалтан байна те. Нөгөө талаар одоо сонгогдсон сонгогдоог нь яг эцэслэн ногтоогдоог болоод намын дарга байна те. Пауртай. Тэ. Нөгөөх нь гин нарийн бичиг байна тий. Одоо чулуун загтын асуудал гэвэл тэгээ энэ дээр одоо баг хурлын гишүүн инх хоёр шүүмж хэлж байгаа байхгүй. Одоо энэ хүн ингээ болохгүй гэдэг ч юм уу. Тэгээ шүүмжилсэн эсвэл ус төрчсөн тий. Үс бодлоо илэрхийлсэн тохиолдол энийг одоо намын нэрүнд таллаа гэж үзээд гишүүнээ хөөх явдал чи өөрөө зөв юм буруу юм гэдгийг тэр нөгөө жижиг гишүүн яриад байгаа. Би бол тэр агуулгаар найдах. Тэгээд эдгэр чинь бас нэг юм челленж маягийн хүмүүс гэдэг шиг байна те. Ер нь бол биднийг ч гэсэн хөө. Тэ. За тэгвэл танаа намаас. Ер нь ингээд манай нам одоо 21-р зуунд шүмжсэн дарганараа шүмжлэхээр одоо гişүүдээ хөөдөг нам байх юм уу гэдэг асуудлыг тавиад байгаа. Одоо энэ дээр нөгөө нэг отгоогийн хамгийн ихэнд хэлсэн санаа чи энэ дээр ингээд гарч ирж байгаа. Нөгөө нэг хамгийн анх ингэж ярьсан шүү дээ хэдүүлээ. Нүүрсний хэрэг нь олныг сэрт хийлгсэн юм уу? Эсвэл хүн амны иргэн сэрт хийлгсэн юм уу гэдэг чинь одоо яг энэ нөгөө нюансан дээр холбогдох байх. Гэхдээ ер нь аль нь чухал юм гэдэг асуудлыг хүн болгон нийгмээрээ ингээд дэвшүүлмээр байна. Ингээд болно штэ. Нөгөө нэг юм ёс зүйн хувьд, соёлын хувьд хардаж ямар ч байдлаар үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ эн чинь бас нэг юм хэм хэмжээний дээс байгаа штэ. Тэр дээсийг алхаад хүн алсан байж болцсохгүй. Гэтэ авсан байж болцсохгүй гэж хэлсэн юм. Нухацсан байж болцсохгүй. Тэр хүнийг нухацсан байж болцсохгүй гэснээс биш. Яг тэр нухацсан гэж юусоо хэлээ. Одоо тухайлбал амар баясгалан тэр хүнийг алсан гэж хэлээгүй. Чулуун загдаг ч хэлээгүй. Тэр хүн ягаад ч юм ингээд үхсэн гэдэг. Гэхдээ би гайхсан тэр сонсголд ирэх ёстой байсан. Ирээгүй тэгээд би оюутны ерөнхий сайдлаа уцсан гэдэг. Гэхдээ тэр бол ингээд бас хуучин сайд байсан хүний хувьд шууд бас ярих зүйл мөн үү? Тэ адаг авилгатай тэмцээх газар мэдээлэл хийсэн учраас л тэгж хэлсэн байхаа л да. Тэр бол бас тэгээ энэний өмнө ямар мэдээлэл хийсэн баг гэхээр тэр талигаач гэдэг хүний гарын үсгний дардас бүхий дарцыг хууль бусаар хэрэгжилж исэн гэдэг нь хадгалж исэн. Гэрээс ингээд нэгжлэр гарч ирсэн гэдэг мэдээлэл. Албан ёсны хэвлэлийн төлөвлөгчийн хэвлэлийнхэн өөрсдөө мэдээлэх хэрэгтэй тий. Тэгсэн. Тий. За энийг одоо хуулийн байгууллага нь өөрсдөө мэдээлсэн байна. Одоо тэгэхээр ер нь АТГ мэдээлэл хийвэл АТГ шин чи прокурор мэдээлэх хэрэгтэй. Прокурор энэ дээр яагаад дуугаа гэдэг юм. Одоо хүртэл тий. Айгүй олон цаг хугацаа өнгөрчихлээ. Тэгээд дээрээс нь яг ингэж байгаа тий. Нөгөө босоо хамбаг болохоор мэдээж болоод байх юм. Прокурор энэ хоёр ингээд тэгээ мэдээлэл хийх, мэдээлэл хийх бүрдээ
хуулийн байгууллагыг хинч биш болгож байгаа тий. Шүүхт ингээл нэг юм найруулагч нөлөөлчтэй ингэж хэлэх нь эсвэл хуулийн байгууллагт ингээд улс төрийн нөлөө дарамт шахалт байдимаа эдэр гэж хэлэх нь хуулийнхан буруу ажилдаг, хуудуутай ажилдаг эдэр гэж улс төрч гарч ирээд ярих нь нөгөө нэг итгэл эвлүүлж тоглож байгаа Монгол улсын тэр ингээд энэ байдлыг бүр ингээд алдагдуулаад хүмүүс нийтээрээ хууль худлаа юм байна, шүүх худлаа юм байна, цагдаа худлаа юм байна, прокурор худлаа юм байна гэдэг юмыг бүр байхгүй болгочоод тэгэхээр уул нь бол үгүй эн чинь юм учиртай ингээд гарч ирэх байх гэж хүлээхээр 14 оноо өнгөрлөө шүү дээ. Тэндээ одоо нөгөө прокурорын байгууллага чинь мэдээлээ. Одоо прокурор хайнаагаа хавлаад нүүрсний сонсголоос хойш яг юу исэн гэдгийг ингээд шугамдаж тавьж агаад энэ хэргийг үнэлэхгүй гэж үзсэн. Энэ хэргийг ингэж шалгаад ийм процессд үргэлжилж одоо ахаад ийм процесс явж байгаа тий гэдэг тийм юм ингэж хийж хайнаа хагалж өгөхгүй бол хоёр тал би буруугүй чи буруутай чи хулгайч би хулгайч гэдэг. Тэгээ нийгмээрээ за одоо тэр одоо миний харж байгаагаар бол нийгмээрээ Монгол Ардын нам гэдэг аюу тум хулгайч намтай юм байна гэдэг л юм дүүрчин. Одоо тэгээд эндээс яаж уурхаа бүх юма энэ улс төрөөс цагаан байрнаас салгаж авах уу те эзний л солиод байдаг, бэтийн солиод байдаг. Тэгээд тэр уурхаа хулгайтай л шин. Тэгэхээр энэ бол факт шүү те. Энэ бол сэтгэлдэлч биш, хардалч биш, гомдолч биш факт гэхгүй. Одоо нэг ярьжсэн хуучин сэдв рүү орохоор одоо ингээд өнөөдөр энэ хоёр гишүүнийг өөрийг нь оруулах юм бол 8 хүн ингээд намаасаа гарч болцсошгүй гэдэг юм уу да тий. Ийм нөхцөл байдал үүсчлээ шүү дээ. Энэ 8 нэмэгдэхгүй. Нэмэгдвэл хэд болох юм бэ? Ардын нам одоо чинь 68 шүү дээ. Ерөнхий сайдыг гаргаж болох юм уу? Болно шүү. Хэнийг шүү. Адилхан намын гишүүн. Манай хяналтын хороо хуралдаал хүчин. Тамхтай дарга хөөх юм уу? Амар эсвэл даргаыг хөөж болох юм уу? Одоо шүү дээ мэдгүй. Даргыгаа мууж болохгүй, хөөж болохгүй. Хяналтын ерөнхий орооны даргач арай хөөхгүй. Баяротор байх таа. Баяротор байх хөөхгүй. Тэгээ одоо засгийн газрын гишүүд нь бүгдээрээ хөөгдчихэл яах вэ? Заваарсан юм руу явдаг. Би отгож аргалагчээс асууя гэж бодчих. Та олон жил улсын чиглэлээр той манай хийж шүү дээ. Ер нь одоо намын дарга нь заавал ерхий сайд байх хэрэгтэй юм уу? Одоо манай их хурлын дарга хийжээс нөгөө байдгүй намын дарга нь. Нөгөө юу яадаг шүү дээ нөгөө намын дарга нь улсын хурлын дарга болохоор л огцорчдээ шүү. Тийм үү. Тэгэхээр болдгүй юм биш үү? Өмнө ямар тохиолдол байсан? Одоо инх болд те, зэн инх болд гэдэг. Ядаж хоёр инх болд. Тийм тэгэхээр ядаж гэдэг нэртэй улсын хурлын даргатай хийж болохгүй болоо. Энд чинь ингээд нөгөө нэг юм тэгэхэд тэгсэн ч юм уу? Одоо тийм дүрмээрээ тэх ёстой гэж ярих юм ямар ч боломжгүй нөхцөл байдалтай ингээд тоглоомын дүрм байхгүй бүгдээрээ дүрмгүй тоглож байгаа хоёр талаасаа тэгэхээр энийг чинь ингээд тэр жишг мишгтэй харьцуулах юм бол яг одоо жишээ нь ингээд ер нь бол улсын хурлын дарга ерөнхий намын дарга болвол тэгээд ер нь бол авцардаг гэдэг бол ерөнхий манаа нэг улс төрийн нийтийн жишг байна. Тэгэхээр тийм болохоор би амар эсвэл даргаыг нэр дэвшгэд айгу гайхчихсан. Энэ бүх процессын донд айгүй сонин санагдаад исэн юм нь энэ хүн ч ерөнхийлөгчөд хэр халдаагаагүй энэ хүн ч хэр халдаахгүй худлаа яриад Энэ ямар та. Цаадлаа өгч байгаа. үгүй Нөгөө энэ тал чинь хамгийн урт 3 цагийн ярилцлага хийхдээ. Үгүй биш тэрний өмнө 3 цагийн ярилцлага нэр дэвшин гэж мэдэгдэл хийхдээ. Тэгсэн. Энэ хүн бол одоо хаанчилж одоо бүх эрх мэдлийг аавна гэж тийм юм байхгүй шүү. Би өрсөлдөн гэж хэлсэн шүү дээ. Тэгтээ 3 цагийн хэвлэлийн хурал дээрээ Эргэчихсэн байсан. эргэцэн байсан. Энэ миний ах хэвээр миний тал байгаа. Тэр хоёрын дунд чинь нөгөө нэг өдрийн сонин дээр нэг жижигхэн булан гардгүй юу? Өрөөндөө дуудаад бойл гэсэн гэжсэн аа. Сүүл рүүгээ би хэлээгүй бичсэн хин нэгэн бичсэн болж малж ингэсэн шүү дээ. Тэгээд даах шүү дээ. Тийм. Дагчдаг Ер нь зарчим талаасаа байна шүү дээ тий. Энэ үчи ингээд тий улс төрийн намын гишүүнчлэлээс одоо татгалж түлгэлцэж байгаа тий. Ард түмний мандат гэж байна шүү дээ. Төрийн тэргүүн болсон учраас тийм юмыг улс төрийн намын тамганы төлөө өрсөлдөж байгаа хоёр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн тэргүүнээ энэ дээр хутгаж ярьж болохгүй. За энийг бол сануулсан бахаа. Хоёуланд нь. Тэрний дараа энэ үгээ татсан баг. Үгээ татлаад айгүй найрамдалтай байгаа шүү. Эгээл дэмжиж байгаа гэж хэлээ. Одоо мэдгүй шүү дээ. Энэ хүн бол нөбийн хуралд явж байсан тухайн үед. Тэр бөө хэрүүл дунд. Сайхан таарлаа хугацаа. Тэгээ онгоцноос буунгууд асуудал хурцсан гэдгийг бас яг Хэлхэн зүйтэй. хэлхийн зүйтэй бөгөөд одоо нөгөө хүмүүс ярьж байгаа нь болохоор Даваа нэг альтал талд байгаа тий. Нөгөө хүн ч одоо хэний тал байгаа
яг яаж шийдэж байгаа юм бол гэдэг ийм нөгөө нэг ерөөсөө улс төрд яг нэг ийм Тэрийг аваад өгч гэж байна. сони яриа бүр ингээд түгээмэл байгаа нь өөрөө. За, энэ хүний ингээ голтон тавиараа Би энэ хариултгүй. Энэ хүнийг ихэд үзүүлэх хэсэх чуулганы шүн үүр цайтал болсон хурал дээр энэ хүн одоо сонгож гарч ирдэг шүн бол энэ хүнийг биш ээ. Буруу ярих гэж швэ. Энэ хүнээ дэмжиж бол орж ир загинсан шүү. Энэ бол баримт. Тий. Одоо хаана амтгүй шүү. Уул нь хааж байх Тэгтээ байна шүү дээ. Одоо чинь Онгоцноос бол буусан гэдэг. Манай Монгол орондоо хугацаа одоо бүр их хугацаа бас дуусах өгч байгаа тий. 27 юм болов. Тий. Тэгээд энэ дээр бас сонгуул болно. Тэгсэн чинь одоо амар өсгөлэн дарга болохоор үндсэн хуулийн асуудал бас хөгжижсэн гэдэг нэг яс хайлт ярьцтэй. Тий. Тий ярьцтэй. Жилийн өмнө тий. Хугацаагаа энэ хүн бүрүү ирэхэд дахиж сунгуулж ингэж хаа мэд яах чинь гэдэг нюанстай яриага яг амаараа хэлсэн үнэн амаар хэлсэн дараа. Ерөнхий сайдыг тэрийг сандарж орж ирж хэлсэн гэдгийгсэн. Тий. Тэгээд тухайн үед тий. Хов зүудэг гэдэг баах хүний нэр л за. Тий. 5 хүний нэр. Би тэндээс ихтэй нэг юм амар жахан гайхсан. Тэгээд эдгээр энэ хүмүүсийг бүгдийг нь ховч гэчихэд яг хин нь ерөнхийлөгчд нэр дэвших юм болоо гэж утсан. харин тийм шүү дээ. Тийм. Одоо ингээд ерөнхийлөгчийн сонгуул олоход амар айсгалан даргын нөгөө үг одоо тэ 90 юм бүгдэн дээр нь явна. Тэгэхээр айгу санаа. Одоо нөгөө нэг шалгуур хангаж байгаа гэдэг юм уу да тийм нэмэх гэдэг насны болцсон. Мөрөхгүй өдр гэдэг ийм хувилбартай хүмүүс бол ингээд хасаад харах юм бол яг нэр дүрдэгцэн хүмүүс одоо ховч нэр зүүсэн хүмүүс дотроос түүнээс бусд нь нэр нь өшигний наа цаана яригдчихсэн хүмүүс аахгүй юу? Одоо ерөнхийлөгч хөрсөхийг буугаад намаа буцааж авна гэдэг яриа бас яваадсан тий. Мэдгүй устраа ойлгохгүй мөө. Эсвэл хотлоо. Гэхдээ тийм яриа гараад. Яг нөгөө нэг ид ийм гоё насан дээр байгаа хүний хувьд те шууд ингээд буугаад өгнө гэж байхгүй байна. Одоо жишээ нөгөө нэг Батулга ерөнхийлөгч чинь нэр дэвшээд гишүүн болчлоо шүү дээ. Ерөнхий нэг ийм бас нэг ийм загвар байгаа учраас тэгэл залуудаа орно шүү дээ тийм ээ. Залуудаа орно шүү дээ. Одоо тэгээд энэ хоёр хүний холбоо хамаарлал 68 онд хүрсэн байдаг бол энэ хүн гарвал энэ хүн одоо ирэх юм уу яах мэдгүй ингээл зөндөө нюанстай юм байна. Ирэхгүй бах. Непалийн бужигнаан болсон шүү дээ. Сошиал. Тэрний өмнөх 2 өдөр сошиалд бас сошиалч байна. Оюун эрдэнэ л одоо буцаж ирж одоо яаж энэ том ажлыг хийх ёстой гэдэг нэлээд тийм төлбөртэй маркийн мэдээнүүд амар явсан. Тийм. Групп тэгсэн чинь тийм группүүд дээр амар хиймэл хандлагатай явуулсан. Оюун эрдэнэ яа нэг нэ. Оюун эрдэнэ л одоо энэ улс төрд орж ирж энэ балиар заваа ямиг янзалж тэмцэх ёстой гэдэг өнгө айс бүх юм мэдээ яваад Непалийн үүмээ гарч ирээд алах болц тийм үү. Тэгсэн нэг юм зүгээр ажилласан хүмүүс нь биччихсэн 2 3. Тийм. Нэг хин тоног бол мессеж хайсан. Үдсэн бах та юм нэг тийм тамталтын судалгаа юм шиг юм хийсэн бах тий. Одоо нөгөө нэг ингээ ярьж хагаад одоо яг процесс ингээд гаццсан. Их хурлаар хизээ орох юм бэ? Сайдын томилгыг хэлцэх юм уу, хэлцэхгүй юм уу гэдэг ийм юмнууд явцсан. Тэгэхээр өөрөөр асуусан. Тэгсэн чинь бичгээр хүсэлт ирснээс хойш 3 хоногийн дотор чуулганы хуралдаанд одоо товлох ёстой гэдэг үг байт юм байна. Тэр товыг энэ хүн одоо оруулж ирэх юм уу гэд одоо тамгын газрын дарга баасанд оржвол дөрмээрээ энэ 7 хоног хилцэх асуудлаа л хилцэн буюу өнөө маргааш 4 дахь бид нэр ярьж байна те 4 дахь 5 дахьд бол оруулж ирэхгүй гэдгийг бол амар хэлчихсэн байгаа. Би тэрийг үзчихэд бас яг тэгэж бодсон шүү дээ. Яаралтай гормор гэж ороод ирдэг шүү дээ. Нөгөө газрын хэрэг эрхлэх газрын тэргүүнд дарга илүү мөнх ингээд тэр болохоор тэгжсэн. Эн чинь нөгөө нэг юм үндсэн хуулиараа ерөнхий сайдын бүрэн эрх бөгөөд хилэлцэх асуудал биш гинэ. Товлох шаардлагагүй. Тийм танилцуулах асуудал зөвхөн тийм учраас хилэлцэн гэдгээр товод оруулахгүй гэдэг юм бол байх ёсгүй мэн. Тэгэхээр одоо үндсэн хуулиа өгдөд өөрөөхөөрөө тайлбарлаад байгаа юм. Тийм нөгөө эцэг хууль мөн. Гэтэл чинь ингэж яриад байгаа аль хүмүүс нь хууль тайлбарлах гэдэг юм уу? Ялангуяа үндсэн хууль тайлбарлах тийм боломжтой хүмүүс муу юм уу биш юм уу гэдэг асуудал ингээд одоо ч нөгөө хүчтэй ерөнхий сайдын тухайд одоо тэр 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн шүү дээ. Засгийн газрын гишүүнийг шүд суглах замаар нөгөө цэцэд өгөөд ингэдэг юм боловсон. Ерөнхий сайд өөрийнхөө танхимд ажиллах
Нөөний салбар толгойлох хүнээ өөрөө мэдэн ш томилдог. Ерхийлэгч танилцуулна, их хурл танилцуулна ингээл өөрөө мэдээд ичдэг. Асуулт асууж үг ирхэн гişүүдэд нээлттэй. Хэн болохоор баасанд орж болохоор тэр юугаа хэлээд байгаа юм. Одоо чинь их хурлын дарганы дэрэгдэх зөвлөл гэж байдаг те. Тэр зөвлөл бол тухайн 7 хоногт хилцэх асуудлын дараа л юу мөг гаргадаг. Энэ дээр байхгүй байна л гэх юм хэлсэн. Хэн болохоор мөнх эрдэнэ болохоор энэ нөгөө их хурл нөгөө ерхий сайд өөрөө танхимаа мэддэг. Эндээс заавал ингээд нөгөө их хурл одоо батлахгүй гэдэг ч юм уу ийм байхгүй гэдэг л юм. Хоёр өөр юм тайлбарлах гэж ойлгодог шүү дээ. Тэгээд надад нэг ойлгоогүй сэдвүүл наадахс чи хоёулынгийн яриаг нь авсан юм аа. Гэхдээ л ойлгоогүй уучлаарай гэхгүй. Ерхий сайд орж ирээд танилцуулга хийх юм байна. Өссөн үедээ чуулганы уралдаанд л орж болно шүү дээ. За би ийм хүнийг ийм үндслээр ингээд одоо хууль зүйн сайдаар томилж гинэ гэдгийг хэлэх нь байна их хурлын гишүүдэд. Гишүүд асууж болно асуухгүй ч хийж болно одоо нэг нюанс нь тэр. Батламжлах процесс байгаа шүү дээ тий. Одоо ингээд тамга тэмдэгэнд нь мөргүүл зөвдүүлээд одоо ингээд нэг юм болдог шүү дээ. Тангараг. Тэрэн дээр нь харин тов тогтоох гэсэн юм уу? Ястай юм одоо мэдгүй. Ерхий сайд бол танилцуулга хийчихэд гараа авчиж болох юм билээ. Болно. Тэрийг нэг заавал амар баасанд орж ирчихлээ таахгүй. Тийм. Тэгэхээр ерхий сайдын бүрэн эрх асуудал байхад та танилцуулсан. Гэхдээ бид нар тангараг өргүүлэхгүй гэх нь тийм цаг алгаа гэхэд байгаа юм аа шүү дээ. Харин тийм жоохон инээдтэй. Гэтэл одоо ийм шүү дээ. Улс орны ингээд одоо юу гэдэг дайн самуу янз бүрийн нөхцөл байдал те байгалийн гамшиг юм тохиолдонгууд энэ 7 хоногийн хилцэх асуудлын товд байхгүй тийм учраас гэхгүй шүү дээ. Тэгэхээр яаралтайгаар юмнууд орж ирсэн л байдаг. Засгийн газар чи өөрөө амар онцлогтой бүтээсэн. Одоо энэ дээр одоо их хурлын тамгын газрын тэгээд тэр хуулийн бүх боломжийг энэ хүн өөрөө хийсэн байхгүй юу да. Үндсэн хуулийг нөө. Тийм. Өөрөө нөгөө баталсан хуулийг өөрөө хэрэгжиж байна. Тийм тодорхой бус нөхцөл. Тэгэхээр хуулийн алдаа болных амар гаргахгүй байх гэж байгаа. Гэхдээ эн чинь нөгөө нэг юм хууль тогтоох засаглалтаа улс бэж ийж гэдэг нэг асуудлыг бодохоор те ерөнхий сайд яг энэ эрх мэдэл ингээд тулаад байгаа зү тийм чинь нэг юм яг хариуцлага өөртөө үүрнэ. Хариуцлага ингээд танхим нь үүрнэ гэдэг утгаараа угаасаа тэр эрх нь байх нь угаасаа зөвлөдөө ялчгүй. Тэгэх гэж л үндсэн хууль бид нарт гар урж ерөнхийлөгч ингээд хит оролцоотой ерөнхий сайдаа хүчтэй болох хэрэгтэй гэдэг л юм зүтгүүлэл батлуулсан шүү дээ. Үндсэн хуулийн урьдчилан үед энийг юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь олол нь бид нар дэлхийн нийтийн жишг сонгодог руугаа явж байгаа маа л гэж хэлсэн. Засгаа байн унгаа гэсэн. Манай засгийн газрын насжилт 1.6 гэдэг одоо доктортой байдлын үргэлжлэх хугацаа тийм үлээ шүү дээ. Оюун эрдэнэ 5 жил засагласныг стооцвол ингээл 1.6-1.6-аар засгаа огцруулаад байсан байхгүй да. Одоо чинь өмнөх дугаарууд дээр орж илөө нөгөө оюун эрдний одоо ерхий сайдаар ажиллаж байгаа хугацаанд сайдраа ингээд солиод исэн одоо солиод исэн нь бол 2 жил байсан шүү. Тэр нь одоо хэд байсан бэ? Хэдчнээ сайд томилсон байлаа. 40 хэдэн. 40 хэдүүний сайдаар ажилласан маань. 40 хэдүүний сайдаар ажилласан. Тэгээ бүр болохгүй болохоор хяналтын ороо өөрөө доктортой байсан. Өөрөө доктортой байсан. Салбарынхаа тэр сайдрыг бол амьд шиг сайсан. Тэ? Хамгийн амар доктортой байх хэвээр нөгөө боловсрал гэдэг сайд бол одоо 80 солигдсон шүү дээ. Гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм бас байна. Гэхдээ Мөнхбаатар сайд түүхэнд хамгийн богино сайдаар ажилласан хүн болж гинэ үү те? Үгүй саран гэрэл гэж юм. Тийм үү. Уулны гэж хэлээд байхгүй ч. Тэр төрийн нууц тавсан юмнуудаа одоо зах цухаас нь болооч. Тэр үнэхээр 30 хэдэн нүүрсний гэрээ байгаа юм бол яагаад тэгэхээр тэр гэрээ нууц учраас энэ хэрүүл хараад хардал эхэлж байгаа шүү дээ. Тэднийг нээлттэй болгох чинь буруу гэрээ биш ээ гэж. Ердөөсөө л төрд тийм их өмж байх шаардлагагүй. Олон нийтийн хяналтыг оруулахгүй. Олон нийт хянаад ингээд 30% дээр нь хувийн хвшил ч юм уу шаардлагатай нөхөр ч юм уу хин чи ингээд байх юм бол ийм байлаар хулгай ядаж авахгүй. Тэр амар их ордуудаа хөвчил. Төр ингээд нэг орд өмчөд хайртай байгаадаас ийм л зодоо болж байгаа шүү дээ. Бид нэг 35 жил орлоо шүү дээ. Тэгснээ бүр ханахгүй энэ зодооноо яа, энэ хулгайгаа, нүүрсний хулгайгаа яа гэснээ хувийн хвшилтэйгээ бүх юу 34% аавна гэдэг байгаа. Тэрийг амнат мамнатаараа л ав. Төрийг ердөөсөө битээ ингээд ойртуулаасаа гэж би зүгээр хүсэж байна иргэний хувьд бол. Энэ төрийг гэж одоо тэр нэг юм яриа шүү дээ. Төр гэж юу юм? Манал. Маа энэ аяг гэдэг шиг төр гэж юу юм гэхэлэр байхгүй шүү дээ. Хин хариуцлага хүлээж байгаа. Нүүрсэн дээр одоо хараа. Гав игийг аваач шорон тэгээд 2 жилийн байна болж байна. Өөр тгий яасан. Хэрвээ хулгай хийдгүү байсан бол ингээд за 34 аваал гэмээр байна шүү дээ тий. За 4% ашигтай ажиллаад байгаа байж. За одоо энийг бол шал өөр юмроо альтрах гэдэг. Ер нь бол би юу гэж бодсон гэхэлэр энэ хоёрыг хоёуланг cancel гэж болох уу? Хоёрдугаарх нь
тэр төрийн нууцад байгаа нүүрсний гэдэг одоо энэ ингээ хэрүүл хараалыг хэдэн жилээр дамжуулаад байгаа энэ гэрээнүүдийг илт болгочихооч. Үнэхээр юм буруугүй юм бол нэг нь үнэхээр буруутай гэж бодож байгаа юм бол тэрийг ил болгоч л доо. Яг хөө. Тэгээ шийдэгдэхгүй юу? Одоо ингээ бид нар нэг юм өнгөрсөн жил тэрний өмнөх жил ч юм уу те ингээ явсан нүүрсний сонсголоос үр дүн хүлээгээд нь шүү дээ. Энэ дагуу хурдан хуулийнхаа ажиллаад ингээ хүмүүсийн шийдгээд ч юм уу те ингээчээ гээд. Цагаалхаад ч юм уу. Тэгтэл вэ штэ. Одоо Монротын хэрэг те сая ингээ хөгжлийн банкны хэрэг чинь 10 хэдэн жилийн өмнө зарим нь хөөлцөн хугацаанд дууссан юмнууд сая л ингээ шийдэж байгаа юм. Тэр нөгөө бичиг цаастай холбоотой, ус хоорондын гэрээтэй холбоотой гэдэг ч юм уу те санхүүгийн юм хэрэгтэй холбоотой ч юм уу иймнүүд хурдан явах боломжгүй. Боломжгүй гэж хэлж байна. Ер нь бол улс төрчдийн шахалтаар ч юм уу те эсвэл улс төрийн үйл явцад баригдаад ч юм уу хүмүүсийн шаардлагаар хуулийн байгууллага ер нь хурдан ажиллах ямар албатай. Гол юм бол нотлох ёстой те тэр нотлохын хангалттай байх ёстой. Буруу зөвлөл ялах ёстой. Гэхдээ тэгвэл процесс ингэж явж байна гэж яриа штэ. Бас ярих юм ярихгүй юм бас байдаг л. Тэгэл нуурсны хулгайн эсрэг гэж улс төрчд одоо ярьж гэр хуулийнхын заавал бас яриад байх хэрэгтэй. Гэтэ энэ ч улс төрчд яргээгүй штэ. Тустай юм штэ. Хад нөгөө нэг эн чинь ингээд эднэрийн зандан шатарч юм уу амар яс болон хөрөлсөх эднэрийн асуудал биш болоод штэ тийм штэ. Төрийн асуудал болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм нөхцөлд эргээд эднэр дараа нь ингээд энэ хүмүүс яллаа гэхэд те бүр дараагийн шинэ хүмүүс яллаа гэхэд хүмүүс ингээд итгэл найдваргүй болсоор байгаа гэдгийг ойлгосоо те дээр нь сая ингээд залуучууд жагсаад засгийн газрыг ерөнхий сайдыг огцруулж болдно ингээд болох юм байна гэдэг ийм айгу итгэл найдвар хүчтэнхээтэй олчлоо шүү дээ те залуучууд. Тэгэд одоо ингээд оюутнууд ирсэн байна те ер нь бол хүн болгоо ийм дургуутж байгаа хандлага дээр энийг юм удаан барьж чадах юм уу гэдэгт нь би айгу гайхаж байгаа. Эргээд те манайхын зүгээр бөөндөө сайхан ичмээр байгаа. Жохон ичих булчирхаа тэр даавраа ажилуулд юм уу яад ингээд ийм амар бог нь хойс сарамжтай ажиллах юм. Өнгөрсөн хаврал сар гадаа зогсоол нэг нь огцрол нэг нь ингээл буцаал дарга болол ингээл явсан. 3 сарын өмнөх асуудал шүү дээ. Энэ эрсдэл чинь ингээд нэг хүнийх нь биш байхгүй бүгдийнх нь эрсдэл болоод ахад те одоо ингээд өдрөө алхам мэдээлэл юу мэдгүй. Хүмүүсийн мэдгүй тэнэг гэж бодоод тэгээд бас нэг юм нь ингээд бидний мэдэхгүй тэдэр мэдчихэдэг. Тэгтээ мэдж байгаа гэдгээ хизээ мэдэгдүүлэх вэ гэдгээ эдгээр өөрсдөө шийдэж байна гэдэг бас жоох сонирн байгаа юм шүү дээ. Мэдж байгаа шүү. Улс төрч болсон хэрэг шүү дээ. Ингээ шүү. Ингүүл ингээ шүү. Тэдэд гаргана шүү. Гаргахгүй хавдарчи эдэр гэдэг нь одоо тэр шүглүүлж байгаа талд ч итгэхгүй байх эхлэл болж байгаа шүү дээ. Одоо тэгэд эндээс хин юу н хамгийн их хохирол одоо амсах вэ гэхээр яг үүндээ бид нар ихгүй. Том ингээд одоо татварын хууль одоо автомашины тийм 5 дахин нэмсэн татварыг буцаах юм уу юм ингээл бидний өдөр тутам амь зуулгахт те хэрэгтэй эрүүл мэндийн даатгалын сан хүчтэй хөвтүүлэхгүйгээд улсын эмнэлгэнд хүн авахгүй болчиход байна. Ингээ шийдэх ёстой асуудлууд бидний амьдрал тулаад хоолонд ингээ тулаад байгаа хгүй бидний хэрүүлээс илүү төсөв батлагдах болов. Төсөв нь батлагдах юм уу? Эмч цагдаа нарынхаа цалин тавих юм уу? Тавихгүй юм уу? Төсөв батлахгүй бол тэл улсын хурал. Улсын хурал үгүй тарах заалтыг аваа ийцэн билээ. Би тэрийг яг өвчилж хайсан байхгүй л шүү. Тэгэхээр одоо чинь хууль зүйн сайд болвол одоо шууд ингээс илэн мэргүүлээл гэмт хэрэг яриад нэггүй байх гэж одоо бодож байна. Өөрөө тийм нөгөө хууль энтрийг баталж ийсэн тий. Өөрөө 5 жилийн ялтаа болсон шүү дээ. Уул нь. Хэрэг мэрэг ярихгүй гэдэг. Нөхрийн өнгөрсөн хугацаанд ярьж исэн юм юу вэ гэхээр төрийн болон албаны нууцын хуулийг өөрчлөх ёстой. Шаардлагагүй энэ албаны нууцд болон төрийн нууцд оруулсан юмнуудыг ил болох ёстой. Өөрт нь одоо тийм эрх мэдлний ирэх юм бол энэний төлөө нөгөө нэг ажиллах болоо гэсэн юм бүлээлт сэтгүүлчийн хувьд бол байна. Хоёрдугаарт нөгөө төрийн өмчтөр аягүй хулгай гарч ийн гэдэг өөрөө ажиллаж байхдаа бас нэг юм ажлын хэсэг энтерт ажиллаж байсан те. Хуулийн. Тий. Төрийн болон орон нутгийн өмчийн хууль, төрийн өмчийн компани засаглалын хууль гэдэг хэд хэдэн хуулийн төслөлтөөр явж ийн. Тэр судалгаанууд хэрвээ сангийн яам болон эдийн засгийн хөгжлийн яам энэ хууль судалгаагийн яам дээр байгаа бол өөртнөөс юм бэлэн төсөл байгаа бол энэ рүү явах болов. Энэ рүүгээ явуучвал энэ хоёр шийдэгчвэл нөгөө
одоо энэ яриад байгаа нүүрстэй холбоотой ч юм уу, оптик гэрээтэй холбоотой ч юм уу, энэ хулгайнууд автоматар хуулийн дагуу ил болоод ингээд задрах боломжтой. Энэ бол туйлын сайдаар бах хугацаанд яг тийм бодит эерэг өөрчлөлтүүд гарсан юм уу? Өөрөө Одоо чи дагнж ажилласан одоо яг юуны Сайдтай харьцуулбал тийм. би ч нэг юм бодсон шүү. Чамаг харилцаа. Нөхөр бол хууль зүйн сайд болоод ажилласан юм шүү. хурцтай байсан. Айгүй олон үйлүүд шинжилсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө төгчөө өөрөө нөгөө өмнө хууль зүйн дизайн энэ төр хийж исэн тий их хурлын гишүүн хууль зүйн байнгын орны дарга байжсэн болохоор хурцтай л нэл хурдтай. Ажилласан хугацаагаа маш богино байсан гэж лавгийн там дээр ярьсан. Амжаагүй гэж. Тийм 7 сар болсон би хэдэр гисэн. Тэгээд одоо яг нөгөө хүмүүс бол тэгэл тэрийг амжсан юм уу амжаагүй юм уу яг тэр нарийн нюансыг хүн болго мэдчих чадлаггүй угаасаа ч мэдэх боломжгүй. Тэгэхээр нөгөө чи тийм лаг байсан бол сайд бахта хийхгүй яасан гэдэг ч юм уу те. За тэгээд бас нэг харагдаад байгаа юм ингээд нөгөө хүмүүс ингээд их юм те. Хоёр л үгүй адгийн тест 4 варианттай байдаг үстэй. Тэгж байгаа чинь ингээд А Б гэдэг хоёр сонголтын А руу орох уу Б руу орох уу гэдэг ийм сонголт хийх гээд ингээд чичрээд ах юм. Тэр нь манай салбарынхны хувьд, иргэдийн хувьд, улс төрчдийн хувьд яг ийм хоёр сонголтоос л хийх гээл ингээд байгаа юм шиг. Өөр сонголт байгаа өгөхгүй байгаа юм чинь тэрэн дээр илэрлэлтэй шүү дээ. Өөр ямар тийм Яагаад заавал энэ рүү заалнаас нэр дэвших боломж нь нээлттэй байхгүй журмаараа. Үгүй ээ. Тэр нөгөө нэг сонгуулийн тухайд хэлэхгүй байна л да. Одоо ингээд процесс өрнөөл ингэнгүүт яагаад их хурлын гишүүд жишээ нь заавал 126-аа ингэж хоёр л тал болох хэвээр юм. Одоо чинь өнөөдөр лувсан жамц гишүүн гарч ирэнгүүтээ зарчмын байр суурь илэрхийлж штэ тий. Тэр процесс юу болсныг би ярихгүй. Дундын хүмүүс бол зөндөл байгаа шүү дээ тэр чинь. байгаа шүү дээ. Ингээ харцнаад одоо ингээд ил хідэн гişүүд л яриад шүү дээ. Ил хідэн гişүүн. А бусдууд нь ер нь ус төрч чинь зэлтэй шүү дээ. Тэ хяраал гэж байгаа шүү дээ. За би нэг юм ячвал энэ тал болоод харагдчихна. Дараа нь надад аваа болно гэдэг ч юм уу те. Аль нь ч тамга авчих юм бас мэдэхгүй байгаа шүү дээ. Зарим нь энэ шинэ гişүүд нэлээ мангар олон байгаа. Тэр дундын бүс чинь нөгөө зарчим барьж байгаа даа биш ашиг сонирхол нь байгаа учраас л дундын бүсэд байгаа шүү дээ. Тий. А яг ил гараад ингээд сэлмээр байлддаг улсууд ч ингээд байгаа шүү дээ. Тэд нар ингээд ил гараад бусдууд нь ерөнхийдөө ингээд те. Би чимээгүй гэж. Одоо бэртгчин гэж болохгүй юм шиг. Ер нь бол нөгөө төв байр суурьнд байна гэсэн үг байхгүй. Гэхдээ эдгээр чинь нэг саналаа өгтөө яг өөрсдийнхээ саналыг л өгнө шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ амар нь өнөөдөр арчилсан нам нэгдсэн байр суурьнд төрчлээ тий. Тий. Арчилсан намын хэд вүлээ? 42. 42 чуулганы хуралдаанд суух бүгд хэлчихэж байгаа. Тий. За энэ бол бас амар том том. Гоё ч улс төр шүү дээ. Энэ бол улс төр. Дан гоё сөрөг хүч нээж. Арсан нам бол тэгэл сайн хагараасаа л гэж бодож байгаа шүү дээ. 28 оны бидний зовлон та нар туулцгаа. Тэгэхээр хамгийн амар хурлаа болгоо хийсэн шүү дээ. Хурлаа болгоо хийсэн. Айгуу зэвэр хийсэн тий. Гэхдээ хамгийн амар нь ингээд хоёр нам хоорондоо хэрэлддэг, зодтолддог байсан бол одоо нам дотроо зодтолддог. Одоо цаашдаа юун дотроо зодтолдох юм те. Йоо энэ жоохон амар уу. Үгүй яах вэ? Яг эндээс нэг л сайн юм байна те. Энэ нэг хулгай лөвөр эднэр ингээд болж бүтгүй юм өөртөө дэлгэлцэж байгаа. Бид нар шүү. Бид нар ингээд гоё сонсоод сайхан дэлгээд өгөөсэй. Энэ бүр их хулгайч юм байна. А энэ хулгайлах гэсэн хэмжээг юм байна. А эднэр бүр ялнаймалцсан юм байна. Гоё ингээд. А гэхдээ энэ бүхний ард тэмрэлтэд дуустдаг гэдэг бас нэг тэмрэлтэд дуусаад бид нар одоо яаж өгөх юм бэ? Юм байна те. Ер нь бол яг хавдаа ямар ч асуудал дээр ингээд цэг тавиад дараагийн өгүүлбэр нь томор ихлэ явах хэрэгтэй шүү дээ. Тэгж яах чинь таслал тавиал хавсарсан нийлмэл өгүүлбэр үүсгээл үйл явдал үүсгээл ингээ яваад иж болохгүй шүү дээ. Энд чи цэг тавих хэрэгтэй шүү дээ. За тэгээд энэ улс төр маань эх 7 хоногт үргэлжлэх нэ. Харих уу бүхэн харж байна. Харсаар л 45 хоног суулжсаар яах нэ. Ордын чанар ирсэн баяртай баярлаа. Үйл явдлын ердөөс гүйцэхгүй байна. Нэг харахад л тэнд нэг хүн хорлоо хийж байгаа. Эргээл харангуут нэг юм бүр ингэж. Гэтэ өдөрт нэг мэдэгдэлтэй байсан бол одоо ч бүр 2 3 4 болчих.